Hi guys. TJ band. TJ болон Enja band. За, юу яцгаана? Хэдүүлээ YouTube channel-д уулзлаагүй маш шурт хугацаа өнгөрсөн байна. 3-4 жил баг хэдүүлээ уулзлаагүй байна. За тэгээд та нар би бас байгаа шүү, амьд байгаа, channel-аа мартаагүй гэдгээ бас харуулах гад бас өнөөдөр vlog хийхээр шийдлээ. За тэгээд өнөөдрийн гэхээс илүү энэ удаагийн vlog-оор Enja бит 2 Seattle Америкийн Seattle хот руу аяллаар явж найзуудтай очих байгаа. За тэгээд тэрийг ингээд аяллаа влог болгоод 7 хоногийн recap маягийн влог хийгээд явах юм аа. За тэгээд влогийн турш хамт байгаарай. Энэ бичлэгээрээ би шууд YouTube channel-д шууд эргэж ирж гинэ гэж бас хэлмээргүй наа. Гэхдээ ерөнхийдөө цаашдаа влог бичлэг үзмээр байгаа ч юм одоо тийм хийх илүү их сэдлийг яаж төрүүлэх вэ гэхээр лайка дараарай, subscribe хийгээрэй, бичлэгээ цаашаа share дүүгээрэй, олон үзэлт, олон лайк, олон коммент авах юм бол би бас та нарыг бас үнэхээр цангацсан байгааг мэдрээ цаашаа олон влог хийхийг ирмэлцэх болно. За тэгээд одоо бит хоёр бүх юмнуудаа багалцсан. Ингээд гарах гад байж байна. Бит хоёрыг онгоцны буудлаар хөрж байна. Тэгээ онгоцны буудлаар орохоос замаараа нэг хоёр найзгаа аваад бид нар дөрүүлээ энэ чинээс хөдлөхийн. Дөрүүлээ хөдлөөд бид нар Seattle-д очиод манай Chicago-гоос манай 3 найз, тэгээ Seattle-аа манай 2 найз ингээ бид нар 5 9-үлээ нийлээд юм Friends reunion болох гэж байгаа. За ингээд бүх юмаа мэлэн аав доор ирчихсэн. Хэдүүлээ доошо бууж онгоцныхоо буудлаар бол манай найзах руу хөдөлцгөөе. За тэгээ vlog-тойгоо хамт байгаарай. Like, subscribe, share хийхээ бити мартаарай. За stay tuned. За, машин дотор ороод ирсэн бид нар юмнуудаа авчирсан. Одоо найзах руугаа явж байна. Одоогийн байдлаар цаг 2:42 болж байна. Онгоц 6:20 хөдлөн. Тэгэхээр бас нэлээд гайгүй цагийн зайтай. Гайгүй явж байна. Тэгээд онгоц 6:20 хөдлөнөглөө онгоцны боолтоор нэг 4 өнгөрөөгд очсон байхад ерөнхийдөө гой болчихно. Тэгээд зам амар төгжрээтэй. Манай энэ дисид бол цаг агаар бүр айгүй гоё байна. Яг нэг гой хавар намар өдөрч шиг дулаахан байна. Тэгээд очиж байгаа газар Seattle маань бороотой байгаа юм шиг үлээ. Тэгээд Seattle очиж Seattle-ийн тэр нэг газар Leavenworth гэдэг нэг гой газар байсан. Тэнд бид бас очиж үзэж байгаа. Тэгээд тэнд цастай байгаасаа л гэж найдаж байна. За, ингээд бид дөрөв нэгцэн одоо бөөнд онгоцныхоо буудлаар явж байна. Ирхэм Соко бид доор нэрнүүдийг гаргаад Instagram-а тавиулах юм. Instagram тавиулахгүй. Гэт бид нар бөөнд одоо цаг 3:30 болж байна. За влог явсаа. За. Гая. За бид нар сая юугаараа шалганаараа ороод амжилттай гараад ирлээ. Ботломотлаа тавилаа, хамаг хувцас тавилаа бөө юм бол. Тэгсний эцэс нэг юм шалганаараа ороод гараад ирсэн. Одоо бид нэр гейт рүүгээ явах гад тэгээ гоё чимгэлж чинь хатдаг. Гейт рүүгээ явах гад гейт явах train гэсэн чи ямар их хүнд. Train үлээж байна. Хаашаа явж байгаа вэ? Би рүү. Хэдүүлээ би гейт. Энэ Далласын энэ онгоцны буудлал айгүй том. Олон гейттэй болохоор гейт хоорондоо метро трейнер явуулдаг юм билээ. Ой маа нэг маа ёо алга болчихоо байх шүү дээ. За боцоо. Sorry. Нэг хүртэг яг гарнаас унах гад байна. За, гейт дээрээ боосоо. Тийм ээ, гоё. Гейт дээрээ боосоо одоо бид нар онгоц маань нисэхээрээ болоогүй болохоор кофе олж уух уу гэж бодоод Starbucks уух юм байна уу? Гейт нь биш үү? Хараа 20 76. Бид юм яриад явчихлаа. Би юу яриа гэж та нартай юу яриа гэж. Энэ амар шуумтай байж магадгүй бас миний яриа хэр орж байгааг би өөрөө мэдэхгүй байна. Тэгээ энэ миг камертай залгсан байгаа миг би өмнө ашиглаж үзэж байгаагүй болохоор бас хэр бичиж байгаагүйгээс мэдэхгүй. Хитрхи их дуу чимээтэй байвал би гасчнаа. За бид дөрөв шалганаасаа гараад ирсэн. Дэшээ гарч ирээд гейтэн дээрээ гейтнийхаа хэсэг дээр ирсэн одоо энэ чинээс би 76-гаа олно. Гэтэ онгоцнээс хараахан болоогүй баг нэг цагийн зав болохоор юм олж идээд кофе уу зэрэгтэй байна. Одоо бидний хүрээлээд ингээд duty free буюу хаан дэлгүүрүүд байна. Тэр өнөөдөр хитрхи зузаалсан байна. Маш зузаалсан.
Халуус шүхлээ ингээд явж байна. Нациг бодгтой явж байгаа. Бодгтой явж байгаа байхгүй. Тэг. Тэгээд цүнхэн угаасаа багтахгүй байсан юм аа хийж ирэхлээр. Тэг ийм байна. Тэгээд ойрдоос нисээгүй сонирн байна. Энэгээр ойрд яваагаас их бодсон байна. Тэг явж байхдаа харъя. Ингээд Instagram ч гарч ирж байгаа шүү дээ одоо. Энэ жоод үлсэж чинь гэсэн юм олж идэв гэсэн. Би бол үлсгээс илүү зөвхөн нэг Starbucks уугаж байгаа сэрэгчмээр байна. Самрага. Синэр самар шилганаар бичсэн. Тийш. Нэр цөмдөг самар Монголоос ирсэн манай эмээ болсон. Тийм. Самраа идэх юм байна. Тийм байна. Тэгээд хүмүүс амар харж ийн. За өөрийгөө сайхан манай үзэгчнэрт танилцаад байна. Доотлол нэг 70,000 хүн бол үзэх л. Би өстэй юм хийж байгаа болох амар юм байна. Тэгээд 7 хоног хамт явах гэж тасчин даа. Ингээд яг нэг хамт хүн явж байгаа юм шиг. Ялч анх удаа яхад эвгүй байдаг. Би ч гэхдээ ойр дугаас камерны өөдөөс харж ирээгүй надад бас амар эвгүй байна. Амар сандарч байна. Ядж хахад би амар өөр болцсон. Жон жиний нэмээ том болцсон болохоор бас жоо сайн ичээж байгаа юм шиг санагдаад. Камертай нүүр хагна гэдэг бол хэцүү л дээ. За. Starbucks finally оллоо. Амар хол байсан юм байна. Ялангуяа манай гитээс амар зэт байсан юм байна. Тэгээ арай гэж олоод одоо захиалах гад байж байна. Амар үлдэж байна. Тэг хүмүүстэй хэлээд байгаа. Нөгөө нэг гашин шиг үү? Нөгөө бабцаны бамрош гоо юу? Яа. Авч захтаа тэгээд наадтайгаа тэр шиг. Хамаг ирээд чам бишний ээж гэнэ. Чи юу захиалж байна? Brown sugar. Espresso? Би авдаг амна. No. Cold brew. Vanilla sweet cream cold brew. Brown sugar. Just shaken espresso. Okay. What's that? Grand. And I'll get the vanilla sweet cream cold brew Okay. and grand as well. За, кофе гарсан. Cold brew on бүтэн кофе уумаас санагдаа. Гадаач дуулаахан байна, дотор дуулаахан байна. Халуун юм уухаар цэлтгэхгүй юм санагдаад. Сүүлийн үед energy drink уухийн оронд кофе ууддаг болсон. Арай бас гайгүй болов гэж байна. Тэгээ энэ влогноос цааш үүдээд дахиж олон влог орох үгүйгээ бас сайн бодно. Энэ влог амар гоё смут явчих юм бол бид анхдаа сургуулаа танилцуулсан влог, гэрийн ойр орчмоо танилцуулсан влог хийж болно. Тэгээ влог хийгээд явахаар хүмүүс амар харж байна. Харж байна. Гэтэ нэг тийм дундаа нэг гавьяа байгуулсан шиг энийг Starbucks уусан. Одоо юм идэж байна. Үдээс хойшоо оройн цагаар нисэж байгаа болохоор бүгдээрээ жоох үлдсэн байна. Би яг юу авах сайн мэдэхгүй байж байгаа. Pizza melt авсан. Hi, can I get just a big no, original pizza melt? Let's do it. Mushroom okay? I'm sorry? Mushroom, yes? No mushroom. Thank you. Enjoy for Let's get there. Grilled chicken. Takže enjoy idчихээд гадаа аль хэдийнэ аргаболсон байна. Амар хүнтэй байна. Яг ширэн дээрээ суучаад өгөөчлөө гэж. Pizza melt. Pizza? Yeah, Sour? original. Yeah, small. Drink, chips, cookies. No, we good. Okay. All right. You need a bag? It's okay. Thank you. Thank you very much. Америк том одоо байсан бол ингээд hot belly-гээс спонсор аваад өнөөгөө hot belly итгэлээсэн баг та. Даанч биш юм да. Тагид бас харид надад. Шинэ.
Наач юу шүлээ. Roxy Cherries. Шүн үзэж байгаа хүмүүсээс шүн бичлэг үзэж байхад ингээ хүн өөдсөө идээд гарч байгаа хэцүү байдаг л та. Тэгээ би аль бол та нарын цагаар өдрөө оруулахыг хичээнэ. Ийм болсон байна. За, юмаа идэхий. Тэгээд эргээд уулзъя. За, юмаа идсэн. Гэт цадсан. Бүгдээрээ сайхан ажилласан одоо. Гейт рүүгээ алхаж байна. Бишээс нэлийн алхах юм шиг байна. Тэр стори шиг гэж ах шиг байна. За тэгээд одоо юмаа идсэн. Цаг одоо юм байдлаар 5:45 болж байна. Онгоц 6:20 хөөрн сая боардинг хийгээд онгоц руугаа хүмүүсээ оруулж эхэлж гин гэсэн мэдээллийг авсан. Тэгээд онгоцондоо суухад бид нар алхаж байна. Амар их жоох ер нь юм идсэн. Тэгээд дээрээс нь кофе уусан болохоор дотор эвгүй болох үү дээ гэж бас бодоод байна. Онгоцонд нөгөө ингэж хүзүүгээрээ хийж унтж явдаг нөгөө дэрээ мартсан байлээ. Баахан өөр юм боогл болжсэн тэрийг харагдсан байлээ. Гэтэ зүгээр хаа. 6 цаг нисэн. Тэслийн урт бол манай цагаар Сиэтлд 12-т 6-д нисээд 12-т бууж байгаа. Сиэтлийн цагаар 9 цагт орой 9 цагт бууна. Тийм байна. Тэгээд одоо алхаж явна. Өөр сонсон. Эцэм таалагдсараа. Гадаа айл хэдэн хав харанхуу болцсон байна. Манай энд бол 5 өнгөрөөл харанхуу харанхуу болцдог. Дороо харанхуу болцдог. Монголд одоо яадаг ч мартчих тээ. Монгол хэдэн цаг харанхуу болж байгаа. Ямарс Монголыг бодвол энд бол хамаагүй дулаахан байгаа. Монголд бол бас нэлээд хүйтэн байгаа байх. Sorry. Гэвч хүмүүс бас камер бариад явахаар амар харж байна. Гэтэ одоо ингэ 7 хоног ингэ явахаас шишнээс басчихсан дээ баха. За юм байна. За тэгээд онгоцондоо суухтаа үргэлжлүүлье. Одоо гейтигээс олоодох юм. За түр бай guys. Story гээд онгоцон суухаас өмнө 0 алхан ороод бүгдээрээ сайхан бэлтжлээ. Thank you. Have a nice flight. Thank you. Let me see yours. Thank you. Happy holidays too. Happy holidays. Thank you. Have a nice flight. Thank you. За манайх ороод ирсэн. Амар олон хүнтэй байна. Онгоцонд ороод ирсэн. Ингээд манай хоёр ингэ суудсан. Энэ арай надтай цонхон талтай суудсан. Энэ хоёр ингэж явна гинэ. Хэмтэн танахгүй нэг ахтай хамттай бас суудсан. 5 цаг 45 минут until arrival гинэ. Тийм байна. За тийм одоо хөөрлөө. Шинэ одоо онгоцоос нэлээд хүнтэй харагдаж байна. За movies. Тачаас кино үзээд явъя даа. Азтай далавчгүй талсан тагчч. Далавчгүй нөө. Тийм шүү дээ. Далавчсан дээр суучаар амар ядаргаад байдаг. Далавчны ард суудсан байна. Бас хөөрхөн юм харах юм байна. За гэж сонгоц хөдөлгөд бэлэн болсон. Сая нөгөө safety feature байх юмнуудаа ярьсан. Одоо ингээд онгоц маань гейтээс хөдөлж байна. Тэгээд энэ жавтурчээс ямар кино үзэх шийдэл байж байна да. За тэгээд Сиэтлд очиод уулзцгаая. Түр бай guys. За guys бид нар ингээд сэр байна. Одоогийн байдлаар хаана явж байгааг Google Map-ын дээрээс харж болж байна. Бид нар Вашингтон DC хотоос хөдлөөд за ингээд Чикагогийн дээгүүр ингэж яваад одоо Сиэтл руу хүрэхэд бас гайгүй самынхаа талнаас илүү бол туулсан байна. Одоо 2 цаг 20 минутын дараа бид нар юутай бонтэд онгоц амар дууч мэтэр болох бас нэг юм ярмаар байна. Дотор бол яг хоо ер нь гайгүй smooth flight болж байна. За бид нар finally 6 цаг нисний эцэст Сиэтл бууж байна. Бас ойрт 6 цаг нисээгүй.
жоохон чилж байна. Тэхийн цаг агаар гэвэл яг одоо бороо орж байгааг мэдэхгүй. Гэхдээ бас жоохон тийм нэг сая буухад үйл бол нэлийн борооны үйл дайраад буусан. Цаг агаар бол жоохон бороотой. Ер нь бол Сиэтл бороотойгоор алдартай болтой. Ийм байна. За тэгээд одоо онгоцноос буух гэж бас нэлийн болох онгоцныхоо нэлийн хойгоор суудсан. Тэгээд онгоцноос буучаад хэдүүлээ олцсон. Ямар ч Сиэтлтэй амжилттай аюулгүй гадарчлаа. За, буусан. Сиэтл хэлээ. Бид энэ жаанад орсон байна. За, онгоцноос буух гэж бас нэлийн боллоо. Ийм байна. Тэгээд одоо энэчнээс хурдан төрүүлж гараад доороос энжигийн нэг чекин байгийг аваад тэгээд тасч байгаа хүнтэйгээ уулзаад тэднийхөө явна. Тэгээд ямар ч өнөөдөр бол одоогийн Сиэтлын цагаар 10 цаг болж байна. Тэгээд өнөөдөртөө бол бид нар Сиэтлыг үзэхгүй. Тэгээд өнөөдөр өөрөөдөө шууд гэртээ очиад тэднийд очиад амрах зорилготой байгаа. За тэгээд ямар ч гэсэн одоо чекин байг энтрээ аваад онгоцны буудлаас гарахтаа хэдүүлээ хальт болцгоо. За. Чекин авцсан. Гараад ирсэн. Хүртгээ нөгөө дэсгийн онгоцны буудал төвгөдөө дахад цүнхэндээ аваа хийсэн чинь ингээ гараад ирсэн чинь хүртгээ гаргаж авах залхуураад гадаа бороо орж байна. Тэгээ энэ жол хүртгээ өмссөн. Угаасаа дараа. Тэгээ одоо нөгөө найзгаа ууд нэрсэн. Гэтэ яг хаана яваадаг юм мэдгүй байна. Тэгээ одоо ямар ч уулзаад ачаагаа ачаад машинт суучаад хөдлөнө. Одоо ямар ч гэсэн Сиэтлийн онгоцны буудлаас гараад ирлээ. Нэг тийм дотор нь нэг амар явсангүй. Тэгээ одоо амар амархан уучрын одоо гараад ирлээ. 12 сарын 18-ны өдөр Сиэтл хотод ингээ бороо орж байна. Where is Christmas white? За, бид нэр ирсэн. За тэгээ машин дотор бичлэг хийгээгүй, гадаас бичлэг хийгээгүй. Нэг камер яа тэгэл нэгт бороо орж исэн, хоёр дахь каванх байсан болохоор камер тийм харагдахгүй байсан. Одоо бид нарыг тасч авсан. Хөөе. Манай үзэгчнэрт хаа гэж хэлээрээ. Илүү. Хаа нөгөө дүүч үзэж та. Манай хатнаа бидрийг өнөөдөр тасч авсан. Тэгээ бид нар одоо ингэ гэрт нь орохдоос айлгаас хоосоо орохгүй Джеймс Ноогоо хараад явж байна. Сеффей дотор Сиэтлийн Сеффей дотор явж байна. Гадаа харахгүй боротоос нийхэм харагцсангөөс хотын төвийн бичлэгийг хайлт хийж амжсан. Гэтэ яг дараа ч бас манайч нэг өдрөөс очихдоо тухтай гоё бичлэг хийгээд та нарт харуулнаа. За тэгээд ингээд жоохон жижиг сажиг юмнууд бид нар цуглуул явж байна. Энжигийн дотор нь муухай орчихсон. За хэцүү байгаа. Тэгээд одоо юм идээд хоолнд идэх гайг болчих واخа. Тэгээд гэрт нь хатнагийн найз хүн бас хатнаа гэдэг. Тэгээд хоол идэх өдөөж байгаа гэсэн. Манай Чикагогоос ирсэн хоёр найз бас тэнд очсон бүлээж байгаа. Тэгээд одоо ичээс бид нар хальт хөнгөн шопинг хийчихэд тэгээд тийш очиод амарнаа. За тэгээд бараг замдаа бичлэг хийх харахгүй байлээ. Тийм болохоор бараг хатнагийн очиод тэгээд бичлэгээ өргөжлүүлээд өнөөдрийг дуусгах. Hi vlog, welcome to my guys. Hi vlog, welcome to my guys. Shut down. Чикагогийн хоёр байна. Хатнаг би влогонд орох юм байна. Маргааш орох. Хатнаг ороод одоо орохгүй. Одоо орох юм маргааш орох. Өөрөө. Харатаа дүрээр ор. Бид нэр хатнагийн даа ирсэн. Сайхан хоолонд идээд бидээсээ орж ирээд шууд хоол мол бодоод таныг шууд мартсан байна. Тэгээ одоо хоолоо идээ сайхан амрах дээр болоод эхнээсээ хувц унараас солиод унтах дээр тулчин. За тэгээ өнөөдөр угаасаа одоо яг Чикаго биш Сиэтлийн цагаар 12 болж байгаа юм байна. Тэгэхээр ингээд ерөнхийдөө одоо ингээд унтаж амрахч байна. За тэгээд өнөөдөр ингээд дуусгалаа. Нэлийн ядарч байна. Бүгдээрээ ядарч байна. Сайн амраарай. За бай маргааш уулзцаа.